энэ сайхан нэвтрүүлэг хийж байгаа танаа хамт олонд болоод энэ Монголын бүх сайхан хэмэрлэг эрчүүд, бөхчүүд, уяачт, сур харваач нар тэрний үе үеийн үр удам болсон Монгол түмэндээ нэг сайхан ерөөлөл хэлье гэж бодлоо. За миний ээж бол 101 наслаар нутгийнхан бол андахгүй. Хараад баг хэлж үзээгүй. Заян дэлгэр, буян дэлгэр гэдэг үр хүүхэд биднийг хатуу үг хэлүүлж сургаагүй. Дандаа сайхан амны бэлгээр аштын заяагаа урьдаг тийм хүмүүс байсан учраас энэ хүний үр удам, энэ сайхан хүмүүсийн үр удам болсондоо талархаад Монгол түмэндээ эрх сайхан морин хиймэртэй энэ сүлдтэй жилээ эвэлтэй бүхэн эрчлэгдээд ингэв бүхэн хайрлагдаад хүний орчлонгийн хөх ертөнцөд хүсэл хайрандаа уусаж жаргаад бие биенээ хайрлах сэтгэлээр бэлгүй ухаанаа таних сэтгэлээр удам гаруулаа мэдэх оюунаар угсаа язгуураа таних үйлээр хүн хүнээ дээдлэн байж хүлэг морио хэмэрлүүлж босоо заяатай Монгол эрчүүдийн минь бүрэн төр хөнгөлөгдөж бүтэн заяатай эх орны минь цагаан сүлд босч бүлээн зүрхтэй ижүүдийн минь сүүн цацал мэлтэрч сансан зорьсон бүхэн сайхан үлсээр бүтэгдэж сайн явахын үүд нээгдэж сансар хорвоогоос сайхан бүхэн төгөлдөржид их Монгол нутагт минь энх мэндийн цагаансаар ирж элбэг баян байгаль дэлхий их газар шороогоо хайрлсан бүхэнд хувин дэлгэрч хамгаалсан бүхэнд ерөөлн болж халах Монгол орон даяараа хамаг ард түмэн даяараа эрүүлэнх амгалан жаргаг элбэг баян дүүрэн жаргаг ээ. За баярлалаа. Хорой.